За сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За тэгээд хэдүүлээ ингээд 100 лав болсон байна тийм. Өнөөдөр ингээд бас ингээд 100 лав болсон юм чинь ингээд шууд партуудын дараалал оруулж байгаа шүү. Ямар хэлтэн. Тэгээд ингээд ер нь бол ингээд хандлт гайгүй байх юм бол ер нь бичлэгийнхаа ингээд хугацааг нь уртцах шүү манайхаа тэгээд сабуудаа гой дараад коммент хэсэг дээр ингээд хандлт нь эдэр гайгүй байвал бичлэгээ хамаагүй урт болгоо шүү. Бас та нарт үзэхэд ч хамаагүй илүү гоё штэ тий. Гоё хэсэг дээр нь дуусаад байхгүй тий. Илүү гоё ингээд 2 3 chapter яваад нэг бичлэгээр үзэнгүүт бас илүү гоё ойлголцтой болж эхэлнэ штэ. Хүлээгээд байхгүй. Тийм болохоор гоё хандлтуудаа гоё жоох. Өөрөө жоохон сабуудаа дараад өгөөрэй. За тэгээ сабаан дараа лайка дараа үзэж байгаа юм. Их баярлалаа. За тэгээд олон юмрал байдуулаад бичлэгэндээ орцгоё. За яаж эхэлдэг вэ гэхээр эзэгнэгчдийг шалгаруулах өдөр. Эзэгнэгчдийг шалгаруулахад өдөр нөгөө ингээд хүмүүс ингээд эзэгнэгчдээр ингээд шалгах гээд баах ингээд мөрийн дайчд ирсэн байдаг байгаа. Тэднэрт ингээд нэг хүн урдталт нарсан тий. Эзэгнэгчдийг орох шалгуур болон мөрийн ертөнцийн 3 өөр алдартай хүнээс санал авсан байх. Ер нь бол эзэгнэгчд болохын тулд ер нь мөрийн ингээд 3 алдартай хүнээс заавал ингээд тий санал авсан байх шаардлагатай. Эсвэл мөрийн ертөнцид үнэмлэхгүй үйл бүтээсэн байх хэрэгтэй гэж хэлсэн чинь нөгөө хүмүүс нь тий юу чи одоо юу яриад байгаа юм? Ийм шалгуур байсанд яагаад анханасаа хэлээгүй юм? Энийг яагаад одоо хэлж байгаа юм? Новш гэж энийг нь мэдэх хэрэгтэй байж. Энэ новшнууд дандаа ингэдэг. Болж үз эн чинь юу гэсэн үг юм? Алдартай хүн түүний олон тим их олон байдаг гэж бодоо юу? Ганцч биш бүр 3 өөр санал авна гинэ. Энэ бол ялгуурлан гадуурхалт. Та нар зүгээр л алдартай гэр бүлийнхэн биш болохоор зайл гэж байна уу? Бид эзэгнэгчдэд ороод агуу үйл бүтээх зорилготой байсан гэтэл орохын тулд агуу үйл бүтээх хэрэгтэй гинэ. Тэгвэл над чи алдар эргүүд айчин яаж орох болж байна? Ямар ч утгагүй юм. Та нар бидний ирэг гэхээр нь яв гэхээр нь явдаг нохот гэж бодоо юу? Тийм шүү. Та нар л өөрсдөө анх эний мөрийн ертөнцид хүн бүхэн ижил тэгш ер нь бол ингээд ижил тэгшээ эзэгнэгчд болоход ингээд зүгээр шалгуур малгуур байхгүй хэлсэн байт юм байна лээ. Шодроос бидэнд боломж олгооч гэж хүмүүс амар тэгсэн чинь нөгөө зарлж байсан хүмүүс нь хүн те тайвшир гадаад бүлгмийн данкухоо надад та нарт хүргэх мэдээ байна. Яг одоо бид урагч шоронд хорсон байгаа. Та нар тэр умардын тэнгэрлэг бүлгмийн нэрийг мэдэх байх. Энергүй шүний дайралтаас хамгаалах үүрэгтэй байсан умардын тэнгэрлэг бүлгмийн мастер Жинковонхоо тэдний талд урууна гэж байсан. Байх нь илчлэгдсэн гэ ерөнхийд бол мантхагийн аав нь гэдэг энергүй шүн рүү уруулж байгаа гэдэг бодлоо мэдээ тараагаад тэгээд ер нь бол ингээд таацсан байт юм лээ. Төв тэнгэрлэг нийтлэл энэрэнгүй сэтгэлээр түүний хүүг өршөөсөн. Гэсэн ч тэр ахин ертөнцид гарч ирэхээр шийдсэн байна. Түүнтэй хамт энергүй шүнч бас хөдөлж эхэлсэн. Тиймээс бид түүнийг бас энергүй шүнтэй нэгдсэн гэж үзсэн. Та нар бүгд умардын элтиг гэдэг нэрийг сонсч байсан байх. Тэр бол урагч Жинхогийн хүү. Тиймээс бид илсэлт авахын өмнө түүнийг нийтийн өмнө цаазлах болно. Бид та бүгдийн үүнийг гэрч болооч гэж найдаж байна. Урагчийг цаазаар авах явдал бас оролцсон бөөр агуу үйл тооцох болно. Ерөнхийдөө бол тиймээс эзэгнэгчдийн эсэх эхний үед бүгд энэ шаардлагыг хангасан байна гэсэн үг. Ерөнхийдөө бол эзэгнэгчд ороход агуу үйлс нь тийм ингээд шаардлагатай гэсний бүр манай мантаг цаазлал зүгээр агуу үйлд оролцсноор ингээд явчнаа гэдэг юм амар тим хийдэг. Гэсэн чинь хүмүүс нь зүгээр ингээд бүгд гайхаал. Гэсэн чинь өө хүний зарлж байгаа хүний бодлоор өөрчлөлтөг хэл гэсэн зүйлийг хэлэхэд бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна. Та энэ хангалттай гэдэгт итгэлтэй байна уу гэсэн чинь те ерөнхий сайдын ер нь бол өдрүүд үзэгдлэр ер нь шилждэг байгаа. Тийм ээ. Энийг юу ч хийж өөрчлөхгүй бүлгүүдийг уншаарай. Тэгээд тэр дайчдын сэтгэл ханахгүй бол үүнийг 9 тэнгэрийн Чому хаа дамжуулсан гэж хэлээрэй. Энэ байхад хангалттай тиймээс тайван байж болно. Энэ мэдээг алдаагүй дамжуул гэж энэ хүн тушаасан байдаг. Нөгөөт нь те за бүгдээрээ энэ игнэ болоод орох хэлбэртэй. Энэ олон хүн байгаа болохоор ёс зүйтэй байгаарай гэж гэдэг. Тэсэн чи ардлт нь манай те мантхагийн туслахууд харагддаг байгаа. Энэ бол те төмөр нэгтгэл ан те ийм зүйл болсон байх нь. Энэ үнэхээр олон хүн байна. Бодож байснаас ч их юм. Байдал ээдрэтэ болох үед үнэхээр том асуудал тохиолдож дээ. Гээл манай төмөр нэгтгэлийн удирдагч Йомонхон
суун хэлээд огчдөг. Тэгээд өдөртөг хүмүүс нь те антаа тэр юу хийсэн болоод энэ овчнуудад баригддаг байна гэсэн чинь нөгөө хайж утлаас нь. Харин тийм ээ. Би түүнийг үнэхээр болгоомжтой хүн гэж бодож байсан. Тэр анхааралгүй байсан болов гэсэн чинь нөгөө хэд нь те тэр алдартай болоод өнгөрсөн байж болох юм. Тэгсэн ч тэр түүний айхтар хүчтэй гэж бодсон. Алдар нэр хүнд хүний замыг алдахад энгийн зүйл ер нь бол ингээд алдар нэр хүндтэй замаа алдах нь энгийн зүйлээ гэдэг нэрэлцээ авчдаг. Тэгсэн чинь те түүний хин гэдэг нь ил болсон болохоор тэр албаар ингэсэн байх гэсэн чинь хажуудлаас нь те дэд өдөрч дуусахгүй ухаан муувон гэдэг энэ те би ч бас тэгж бодож байна. Тэр анхаарлаа сулруулж төлөвлөгөөгөө хөдлөх хүн биш. Түүний нууц дэлгэгдэх болохоор л тэр ямар нэгэн зүйл бодсон байх. Дээрс нь гурван нүдэд эрдэмтэн Жон Волл түүний дэргэд би үнэн дээр энэ бүхэн түүний төлөвлөгөөний нэг хэсэг байвал лав гайхгүй гэсэн чинь өдөртөж мантха хэдий тэр хүчтэй бас төв дэнгэрлэгийн нийтлээ эртний гүн түүхтэйч гэсэн түүний дайсан бол төв дэнгэрлэгийн нийтлээ чамайг хитрхи эрт цойгоо гаргаагүй гэж найдаа өчөдөг тэнгуүтэй шууд нөгөө бүлгийнхаа хүмүүс рүүтэй за хамаагүй ямар ч тач бүгд энд ирсэн сайн хэрэг байна бид одоо төв дэнгэрлэгийн нийтлийн нутаг дэвсгэр дээр байгаа анхаарлаа сулруулж болохгүй бас ямар нэгэн тулаан хийж болохгүй та нар ирсэн эхний өдрөө удирдагчийнхаа асуудалд оруулмааргүй байгаа биз дээ гэсэн хажуудлаас тийм туслах нь таал ганцаараа болгоомжтой байх хэрэгтэй таал ингээд те ер нь бол асуудал үүсгдэг шүү гэсэн ч удирдагч нь тийм шүү хахаха тэгээ үзэгдэл манай хишгээрөө шилждэг байгаа нэг хүн те орж болох уу гэсэн чинь манай хишгээ те ор мастер шим гэж манай шинэ ороод ирдэг шинэ те өнөөдөр эцэст нь нэг юм цаг нь боллоо гурван нүдэд эрдэмтэн билүү хэм блэ тэрийг дагаж байсан хүн мөрийг алдсан байна гэсэн чинь шинэ хишгээ шууд ойлголоо тэгэх нь аргагүй шинэ түүнд хэн нэгэн тусалж байгаа бол тэр түүнтэй нүүрэлдэх гэж оролцсон ч тэр нь тэс өөр хүн байсан гэсэн тэр годомжны нохооноос ч хэрэггүй амтан болохоор их зүйл хүлээх хэрэггүй гэж хишгээ хэлдэг тагнуулаа годомжны нохооноос ер нь бол ирдэггүй ер нь их зүйл хүлээх хэрэггүй тэнгүүтээ би ч бас түүнийг их зүйл хүлээгээгүй гурван нүдэд эрдэмтэн бол хөнгөө хандаж болох хүн биш гэсэн чинь шинэ чимээг бүхэн түүний учрыг олчихвол илүү дээр биш үү гэсэн тийм шиг. Яг ийм бодлоос болоод л бид ийм асуудалд ороод байна. Тэр өөрөө алга болсон ч төлөвлөгөө нь цааш үргэлжлэхээр сайн байх гэсэн чинь шинэ шууд. Чи үүнийг үнэхээр ингэж үнэлдэг юм уу? Арай л хэтрүүлээд байгаа юм шүү гэсэн чинь араас нь байна. Даваа. Аха гэсэн чинь шинэ шууд. Өө дүү минь энд байсан юм уу гэсэн чинь. Тэгж доош орох хэрэггүй аха гэсэн чинь шинэ. Юу гэсэн үг юм? Дайны үед ямар ч арга ашиглаж болно гэдэгтээ ойлгохгүй байна уу гэсэн чинь. Аха хөглөө холбоо ийм хин гэж юу? Энийг шударгаар хий гэсэн чинь манай хишгээ шинэ хоёр амар хараад. Гэсэн чинь гаднаас залуу авахаа гэсэн чинь манай хишгээ шууд ор. Ёслол удахгүй эхлэх нь хөдлөхөд бэлдэнэ үү гэж хэлсэн. Гэсэн чинь манай үзэгдэл маань тэ хуачон настан болон муужон гэдэг нэг нөө мантхагийн маань гэдэг ганц ингээд тусалж байсан хоёр хүн л үнэ гэдэг үзэгдэл шилждэг байгаа манай хуурай ах хоёр л үнэ. Тэр хоёр ингээд сэлмийн бэлтгэл хийгээд зогсож байдаг. Хоорондоо тулалдаад ер нь бол. Гэсэн чинь тэ манай хооч онстон тэ бурхан минь өнөөдөртөө ингээд болиё гэсэн чинь дүүн тэ аливаа багшаа надад хангалттай ирч үж байна. Дахиад хэдэн минут бэлтгэл хийж болохгүй юм уу гэсэн чинь өөх чи өдрөөр их тусам улам хүчтэй болж байх шиг би саяхан л хилдээ өргөж чадахгүй байсан гэсэн чинь тань шиг ийм гайхалтай багштай болохоор л тэр шүү дээ гэсэн чинь нэг хүн те хөө юу хаваа гэж гайхалсан чи энийг харах хэрэгтэй байна гэл нэг мэдээ автрал харуулсан чинь нөгөө хоёр ч бүр амар гайхал ах энэ юу вэ танд юу тохиолдов вэ залуу эзэнтэй гайхааснаар үзэгдэл солигддог байгаа. Үзэгдэл манай мантахаараа шилждэг. Манай мантахаа ингээд доош хараа суудсан. Гэсэн чинь ингээд тий. Байцаа шийдэх газрыг тэргүүн нэрсэн тий. Тэдний шийдвэрээ зарлах нь боллоо ер нь бол тий. Таныг цаазлах шийдвэрээ зарлах нь боллоо гэх тий.
Би чамд анхааруулъя. Бус хүмүүст бодох ухаан болон хүндлэх дурмын учир тааламжгүй нөхцөл чамайг би барьж чадна гэж итгэж байгаа шүү. Чамайг үүний тоохгүй өнгөрөөж чадна гэж найдаа. Одоо хөдөлцгөө бүлэгмийн удирдагч чи ингээл Бригтол энэ төв умардын төв ингээд те ингээд төв тэнгэрлэгийн нэгдэлд ажилдаг ч гэсэн хуучин тэгэд бол Мантагийн аавын доор ажилдаг байсан хүн байлж таардаг байхаа. Мантагийн бүлэгмийн гэсэн чинь манай Мантаа шууд ойлголоо явцгаая гэснээр энэ үзэгдэл ингээд дуустдаг байгаа энэ чавдар. Тэгээ дараагийн чавдраас бүр сонирхолтой юм болно шүү. Тэгээд сабаан дараа лайкан дараа бичлэгээ үзээрэй. За үзэж байгаа хүмүүстээ баярлалаа.